За, сайн бацхан уу? За, энэ удаад ээлжид тийм үгүй мэргээ хий гэж бодлоо. Тэгээд энд байгаа 6 хүчрээс сонголтоо хийгээрэй. За, эхний хүчрийг сонгосон таны асуултын хариулт юу гэж гарч ирснийг харцгаая. За, хариулт нь үгүй гэж гарч ирсэн байна. Гэхдээ бүр огт үгүй ч гэсэн үг биш. Одоогоор бол үгүй ч гэсэндээ бүр цаашдаа бол тийм болж өөрчлөгдөх боломж байгаа юм шиг байна. Одоохондоо учир нь нэг л олдоход төвхтэй ч юм шиг. Дохироо нэг л бүрдэж өгөөгүй ч юм шиг. Та өөрөө учрыг нь олох гэж бүр будлаад дуусахаар ч юм шиг. Бүр аль эсвэл та хэнэггүй зан гаргаад яваад байж ч магадгүй. Одоогийн нөхцөл байдал нэг л болохгүй байна да. Та өөрөө яах вэ гэж хагаад нэг шийдвэр гаргацсан чинь тэр нь нэг л биш юм шиг санагдаад ундаг ч юм уу. Тэгж бас магадгүй юм байна. Нэг их том асуудал биш юм шиг мөртлөө таныг нэлээ стресстүүлээд байж магадгүй. Тэгсэн ч гэсэн хэсэг хугацааны дараа байдал багч болтгой дээрдэх бах. Одоогийнхоос арай нэг өөр аргаар учраа олох гэж үзвэл яах вэ гэж бодож магадгүй. За, хүнтэй холбоотой зүйл асуусан бол нэг тал нь таал зүтгээд яах вэ ийх үгээд яваад байгаа болохоос нөгөө талаас бол ямар ч юм алга. Нэг л тийм явцгүй байдал харагдаад байна уу гэхээс өөр юу ч байхгүй юм шиг л юм. Юу ч хийсэн, юу ч хэлж ярьсан дэрдэж байгаа ч юмгүй. Юм болго ингээд зогсон байдалд орчих зайтай байгаад байж магадгүй. Үнэн дээр стресс зэрэгтэл таарахаар юм байна. За, тэгээд тэрийг тэгчгүүгээд шийдвэр гаргах гэж байгаа бол шууд л сэтгэл хөдлөлөөр за тэгчээгээд яваад байж магадгүй. Тэхээсээ өмнө за тэгчвэл яах вүлээ? Би яах ёстой вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Бас бодож байгаа зүйлийнхэн талаар яг нарийн сайн мэдээгүй, судалж үзээгүй байж магадгүй учраас сайн судлах хэрэгтэй. За, би ингэх ёстой байр шүүгээд учраа мэдчихвэл тэгэл таны асуусан юмд тийм гэдэг хариулт өгөхөр байна. Эхлээд за энэ ч үгүй л юм байна л да гэж яагаад хугацаа өнгөрөхий хэрээр баг багаар өөрчлөгдөж магадгүй. За, ойролцоогоор 2-3 сарын хугацаа хэрэгтэй байж магадгүй юм байна. За, ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлаа. За, хоёр дахь үзрийг сонгосон таны асуултын хариулт юу гэж гарч ирснийг харъя. За, тийм гэдэг хариулт гарч иржээ. Тэгэндээ гэжсэн юм болчихдог ч юм уу, эсвэл генет дуусчихдаг ч юм уу, нөхцөл байдал өөрөөр эргээд таны хүлээж ийснаас өөр үр дүн гарч магадгүй. Та уг нь болчих واخ гэж бодож итэл нэг л биштэй дагаа ч юм шиг савлсан докторгүй ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ гарах үр дүн нь эерэг байх болов уу гэж бодож байна. Нэг л юм төгсөөд дуусах гээд байгаа юм шиг л харагдаад байна. Та асууж байгаа зүйлээ өөрчлөөд дуусгаж хаях гээд байгаа ч юм шиг. Тэр нь айгүй хурдан өөрчлөгдөд эхлэх юм шиг. Ер нь бол юу ч болж исэн та өөртөө итгэлтэй байх юм шиг байна. За, хайр сэтгэлийн тал дээр бол нэг тийм яах гээд байгааг нь мэддэхгүй, ойлгомжгүй байдлаасаа гараад бүгдийг нэг тийш болгох хэрэгтэй. Тэгжиж таны асуусан зүйл бүтэх бах. Бас хэн нэг хүний талаар асуусан бол тэр хүн өмнө нь бодож исэн бодлоо өөрчлөөд бодол санаа нь өөрчлөгдөж магадгүй.
Гэхдээ нэг тийм тогтургүй ах шиг байна. Яг яах нь хараах нь тодорхой биш л юм. Яахаасаа мэдэхгүй мөртлөө л юу ч хийх хэрэгтэй. Зүгээр байгаа дэж болохгүй гэж бодоод огцомхон шууд тэгн ингэнэ гэдэж магадгүй л юм. Өөр бас холбоогүй байгаа хүн гинэт холбоо барьж бас магадгүй. Гэхдээ алстай юу болохыг сайн мэдэхгүй гэж хэлэхэр юм байна. За тэгээд ажил төрөлтэй холбоотой зүйл дээр боломжийн санагтахаар юм гарч иж магадгүй ч гэсэн өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй. Шийдвэр гаргах гэж байгаа бол за яадаг юм блэ гэд эргэлзээ дуудах тусам дэмий юм болно. Ерөөсөө шийдсэн л бол эргэлзэх хэрэггүй гэж хэлэхээр байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За одоо 3 дахь үзрийг сонгосон таны асуултад ямар хариулт гарч ирснийг харъя. За тийм гэдэг хариулт гарч иржээ. Асуусан зүйлээ бүтээх гэж нилээ явсан байж ч магадгүй. Та өөрөө нилээн болгож бүтээнэ гэж зүтгэсний эцэст сансандаа хүрэх юм шиг байна. Шууд тэр даруйдаа биш ч гэсэн зугуухандаа бүтнэ. Ямартай ч за хөө яйдаа байз гэж стресстэжсэн бол тэр байдлаасаа гарах нь байна. Өмнө нь болохгүй байсан юмны учир олдоод ирж магадгүй. Таны асуусан зүйл хугацаа өнгөрөх тусам учир нь олдоод байдал дээрдэж эхлэх бах. Ямар нэг шийдвэр гаргах гэж байгаа бол эхлээд судалж үзээд бас хэрэгтэй гэх юм бол хүнээс асуугаад үзвэл зүгээр байж магадгүй л юм. Болж өгвөл яг ном журмаар нь дагах ёстой зүйлийг дагаад явбал зүгээр. Хүлээх шаардлагатай бол хүлээх хэрэгтэй. Тэгчүүл яадгийг яавал гэж гэдэг зоргоороо зан гаргаж болохгүй юм шиг байна. За хайр сэтгэлийн тал дээр хуучин тэгжсэн шүү. Тэгэхээр алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. Буруу юм хийх хэрэггүй гэдэг ч юм уу. Тэгж бодоод маш болгоомжтой ханддаг болох хэрэгтэй. Эргэж нийлэх, эвлэрэх талаар асуусан бол нааштай байж магадгүй. Гэхдээ ер нь бол жаахан учиртай байх хэрэгтэй юм байна. За ажил төрлийн тал дээр таны үзсэн сонссон мэддэг чаддаг зүйл танд их хэрэг болох нь байна. Түүнийхээ ачаар гэлээ азны юм гэж магадгүй. Замбраагүй, учир нь олдохгүй, шуурсан юм бол болоод өнгөрөхгүй. Гэхдээ юу ч хийхгүй, ямар ч хичээл зүтгэл гаргахгүй бол худлаа болно шүү гэдгийг л санах хэрэгтэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За дөрөвт үзрийг сонгосон таны асуултын хариулт юу гэж гарч ирснийг харъя. За үгүй гэдэг хариулт гарч ирсэн байна. Ер нь таны одоогийн байгаа байдал нэлээд нөлөөлөх болов уу гэж бодож байна. Таны сэтгэл санааг өмүүлээд эсвэл айгуу тогтворгүй ааш зантай болгоод ээж магадгүй. Уг нь танд асууж байгаа юмаа бүтээх болгох гэсэн ирмэлзэл нэлээд байх шиг байна. Гэхдээ та яах учраа олоогүй шийдэж ядсан байдалд орчихсон байна. Надад энэний учрыг олох арга алгуу. Одоо тэгээд яалтай ч үлээ дээ гэд суугаад ээж магадгүй. Дээрээс нь дотроо тэгнэ гэж ийсэн аа. Үгүй тэхгүй. Тийм юм гэж юу айсан гэдэж бас магадгүй. Хайр сэтгэлийн хүн хоорондын харилцаанд цаашдаа тэгмээргүй байна, ингэмээргүй байна гэсэн үл ойлголцолч байдаг юм уу? Ам урих асуудал гарч магадгүй. Байн хэрүүл маргаантай таагүй харилцаанаас болоод жаахан буур сүргүү давтаргүй зан гарах гэдэг ч болох юм. Уг нь яг л мөрөөрөө явж исэн. Гэтэл гинтэл нэг л тийм сони юм болоод ээж магадгүй.
тэр хүнтэй эргэж нийлэх үү гэж асуусан хүмүүс байх юм бол таны хувьд яад чи эргэж нийлэх гэхээрээ л за яах юм бтэ гэд цогтаад яваад ээж магадгүй. Нийллээ гэж бодоход нэг нь л цаашдаа хамт байна гэж бодоод байна уу гэхээс нөгөө нь бол сэтгэлээ татах гээд л байх бах. Тэгээд нэг их дорвитой өөрчлөгдсөн ч юм байхгүй байж магадгүй. Ажил төрөл, мөнгө санхүү шийдвэр гаргах талаар асуусан бол за одоо ёстой яайдаа байцгээд дарамттай ч юм шиг санагдаад стресстэйд тэгээд яадаг юм бэлээ гэж бодож ирсэн нь. За яах вэ гэд дэмий юм хийх талаар бодох ч хэрэггүй. Ерөөсөө л шууд шийдвэр битгий гаргаарай. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай баярлаа. За 5 дахь үзрийг сонгосон таны хариулт юу гэж гарсныг харъя. За тийм гэдэг хариулт гарч ирсэн ч гэсэндээ нэг их хурдан биш хугацаа ороод удаад жаахан стресстэж магадгүй. Баг зэрэг асуудлууд ч үүсч магадгүй. Яг яахан тодорхойгүй байгаа болохоор тэгчүүл яана ингэчүүл яана гэж санаа зовоод айгаад ээч ч магадгүй. Нэг хэсэг тэгж санагдаж магадгүй ч гэсэн санаа зовлтгүй үр дүн нь бол эерэг гарна. Ажил төрлийн тал дээр хугацаа зарцуулаад стресссэн ч гэсэн таны ажил бүтнээ. Заримдаа яах учраа олохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй ч гэсэн зүгээр. За харин мөнгө санхүүгийн тал дээр ярихтай байдлаас заавал гарч иж та ажимаар хүлээж байгаа үр дүндээ хүрэх нь байна. За би юусоо тэгчигээд дорвитой шийдвэр гаргах хэрэгтэй болох бах. Ямар ч шийдвэр гаргасан бай таны бодож гаргасан шийдвэр зөв гэдэгт л итгэх хэрэгтэй. Эргэлзэжсэн ч гэсэн өөрийнхөө ухаанд итгэх нь зөв байх. За хайр сэтгэлтэй холбоотой зүйл дээр хэлж ярих юм байвал шууд хэлж ихдэг. Болж игэл шулуухан л ах хэрэгтэй юм шиг байна. Тэгжиж ядаргаатай ч юм шиг байдлаас гарах болов уу? Тэр хүнтэй эргэж нийлэх үү ч юм уу тиймэрхүү зүйл асуусан бол боломж байх нь байгаа. Гэхдээ бас л шулуухан илэн далангуй агаад үннээ хэлэх хэрэгтэй. Хэрвээ тэхгүй гэх юм бол үгүй гэж хэлэхэр байна. Өөр бас хин нэг хүний талаар асуусан бол тэр хүний хувьд өөрөө ч яахаа мэдэхгүй байгаа бах. Яг яах нь тийм ч тодорхой биш. Хүлээцтэй. Дээрэс нь шаргуу ах хэрэгтэй байх нь байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай баярлаа. За 6 дахь үзрийг сонгосон таны асуултын хариултыг харъя. За тийм гэдэг хариулт өгөхөр байна. Та болчих واخ гэж бодож иж магадгүй. Тэр нь ч зөв. Угаасаа таны санснаар болох бах. Гэмн жах удаж магадгүй. Яг нэг тохироонд бүртчих юм бол тэгээд болоо л явчих нь байна. Цаашид тэгэндээ гэд урт хугацаанд төлөвлөсөн зүйл байгаа бол тэр нэлээд бүтэх магадлал өндөртэй юм байна. Тэгээд явж явахдаа энэ маань л болж ивэл би яах вэ? Болно гэдэж болохгүй. Эсвэл би л болж ивэл бусд нь яах вэ гэдэж бас болохгүй болов уу гэж бодож байна. Дээрэс нь би ганцаараа чадахгүй байхаа да гэхийн ерөөсөө хэрэггүй. Та өөрөө бие дагаад ганцаараа бүх учраа олчиж ер нь дүнгэн. Өөр бас өнгөрсөнд гаргасан алдаа засах шаардлагатай байж магадгүй. За тэгээд тэр хүн тэх болов уу яах бол гэдэг ч юм уу хин нэг хүний гарах шийдвэрийн талаар асуусан бол тэр хүний хувьд нухацтай бодож үзээд танд нааштай хариу өгөх бах. Ямартай ч найдвар бол байна. Гэхдээ тэр шийдвэрт нь мөнгө ч байдаг юм уу?
материаллык зүйл нөлөөлж бас магадгүй. Харин та өөрөө гарах шийдвэрийн талаар асуусан бол надад ингэсэн нь зүгээр санагдаж байна гэсэн шийдвэрэл гаргасан нь зөв юм байна. Энэ үхэн тхийг биш. Алсыг харсан нь ер нь зөв сонголт болох байх. За хайр сэтгэл тэр хүнтэй эргэж нийлэхтэй холбоотой зүйл дээр нэг нь бүх юм надад хамаатай. Яах хэрэгтэй вэ гэд яваад байдаг. Нөгөө нь надад л ямар ч хамаа алга гэд яваад байлгүйгээр хоёулаа адил тэнцвэрхэн байх хэрэгтэй. Бас хүний нөлөөнд автаж атханд нь орсон чи тгийн гэсэн юм бол байж болохгүй. Бас хоёулаа эргэж нийлэх юмсан гэдэг бодолтой байж ижил бүтэн үгүй бол худлаах. Дээрээс нь чухам яг юунаас болоод ийм байдалд хүрчих вэ гэдэг дээр эргэж харах шаардлагатай байж магадгүй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.